Бусдыгаа маш анхааралтай хүндэтгэл сонсно. Гуравдугаар заахын хэлбэр учраас чанга байгаа. За тэгээд үйл биш байгаа. За баярлалаа. Тэгэхээр хүүхдүүд харагдсан хэн нэгэн шин сэтгэлээсээ тусалж яасан тохиолдол байна. Түүнийг бид хаваалцаач. За. Би нэг удаа нэг имэйл үзсэн. Тэр имэйл замаар гарахгүй маш их үзсэн байсан. Тэр имэйл бигээ замаар гарахгүй байсан. Тэр имэйл маш их үзсэн. Манай бичлэгтэй школаастай муухай санаа төрдөг. Харин хариу нэхгүй тэгээд дараа нь өөртөө тусалах юм бол
нэгэж арч санаж туссан тус мөн үү? Та хоёр мөн гэж үзэж байна уу? Яагаад? Яг төлөвлөмж туссан. Туссан тэмчтэй бас тэрч бодох шүү. Гэхдээ хариу нэгэж арч санаж туссан бол бас тийм сайн чийс тийм тусвэж чадахгүй нэ. За, тэгэхээр өнөөдөр бид нар ерөөсөө үнд туслах тухай чи сэтгэлээ сайхан яриа өгөх гэж энэ цогцсон гэж За, өнөөдрийн хичээлийн маань хамгийн гол зүйл нь ерөөсөө хариу нэхээгүй тэгсэн мөртөө цагаа олсон ийм тусыг хүргэх гэсэн юм хүсэл эрмэлзэлтэй болох зорилготой. Энэ бол бидний өнөөдрийн ухаарлын цаг. Хариу нэхээгүй цагаа олсон тус хүргэх гэсэн эрмэлзэлтэй болох. За үүний тулд багш нэхгээд танах нэг их сонсоо. Маш анхааралтай сонсороо гэдэг. Дэглэс рүү хараад багшийн яриаг анхааралтай сонсоод. За азуу хувь тавилна уу? Дэглэс рүүгээс хараарай. Нэгэн цагт билемэг нэртэй ядуу шутлах сарайч амьдардаг байжээ. Сарайч тавлаа нэрээ ажиллаж одгүй нуушиг намгаас авар хэрэв ашигчвэжээ сонсогдоо бай. Сарайч хагуу хэрэг амруулчаа. Тэг үсэлхийгээ өгдөг амч үсэнгүү авар хэрэв хахаа ашигчвэжээ. Тэр ноёдныг хэн байсан гэж бодож байна? Арандор Черч. Харин түүний өмнө хожим хойр аймагсын үхээсээ болсон Уинстон Черч байсан. Юу гарсан тухай сайхан хэлсэн бодорой. Юу явахын дараагийн дагуу асуулт тавиад хэлтэнэ.
маш их шударган болохоор хатагтаас зөвхөн шудраг зангаараа байхаа хүссэн. Санамжтай байсан баярлалаа. Эрдэнэваа юу? Асуултаа тавьчих. Би алташаагаас асуу. Алташаагаа аврал хийж байгаа хүү юу? Тариачаар очиж аврахад хүү ямар сэтгэл төрсөн бол би яг өгч явах бэн ах таваа авлаа. Бэн ах гişтэй их энэ дэлхийн бүх мөнгийг авчирч төссөн ч яаж ачаад баярлалаа. Би доктор байгаад тэр бас яг үгүйс яагаад гэвэл өвчнөр өвчсөн тэмүүтээ нөгөө ядуу тариасны гүйл авсан пенсилин гэдэг юм нээж. Би тэр нөгөө ядуу тариасны гүйл аваагаас нэгдүгээр тэр ядуу тариасны гүйл топ ядуу тариасны гүйлт нэг алдартай бас нэг том их сургууль төрч чадахгүй бас энэ нагар чивс нэг ядуурт хүүхд надад тийм үхлийн юм дээрээс нэг пенсилин гэдгиймээр яаж чадахгүй. Зөвшөө за. Би тэмүүжнээс тэмүүж чи нэг яг ямар сургууль явах. Нэгээс ямар нэг хүн туссан бол хариу гоёртой чимэхгүй арай чиглэлээс тусах байх гэдэг юм. За, истчээ. Намайг жиж байгаа тариач намайг жиж байгаа хүн гараад тариач нь юу бодсон бэ? Ихэд нөгөө тариачийг сонссон. Энэ юу болохгүй хүн хаа гэж бодсон ба. Яг үүж сэн ч хүү намайг жижсэн. Яг тэр шудраг цантаа болохоор хүү авсан. Ирүү тэр ямар ч надад ашиг хонжоогүй тэгэл явж байсан. Тэгээд тэр шудраг цантаа болохоор нөгөө альва буйны ардаас нөгөө юм хордлох. Ордог юм учраас хүү ардтай юм бол тэслэг гэдэг юм яаж хэлээд байсан. За чүл асууж. Би чумбатраа юу? Оо намайг чивж байхдаа юу? Хүүхдийн бодол ямар байсан бэ? Хүүхдийн бодол болохоор одоо би ингээд өгч байгаа байна. Намайг авах хүн байхгүй. Миний ингээд өгсөх хэлээ. Нэмэртэй өгсөн байна. Тэр өдрөөс ингэж байна. Одоо ингээд би өгөх юм байна. Намайг авах хийж байхгүй. Намайг сонсохгүй одоо энэ алах шүү дээ. Өчтөө ойлгоод ирээгүй юм чинь. Тэгээд би ингээд хүүхд настай ингээд хүндээ Rusya terapi, ayam. Saya ikut deh. Maksudnya kamu terserah. Mama kisah yang terapi, mata tak terapi. Ini bukan apa ya lagi orang yang jatuh. Jadi pun masih ada tu
ингээд аврагдсан байж би ингээд аврагдсан байж би энэ хүний ачиг зайваас хариулах болно гэж бодсон байна. Намайг асуулт дэмжлэгийн тусламжийн үн цэнийг та нар юутай зөвлөх вэ? Юу гэж ойлгож байна вэ? Октоодоос хариулахыг хүсэж байна. Мөнгөн цэцгээ. Би бол энийг артистээс чихөө энэ манай дэлхий дээр байгаа биш. Наш гэж бодож байна. Яг гэвэл энэ баян энэ хүүгийн авсан болохоор энэ тариачин хүүхдийн нэгдүгээр намтаа сайн хүн болгох гэж бодсон. Дараа нь октоос байна уу? Ямсраа. Тэр үн цэнтэй зүйлээ төсөлж байна. Би альтернатив зүйлээ зөвлөж байна. Баримтар нотлох уу? Үнтэй үжилж байна. Би бас альтернатив зүйлээ ягаад гэвэл би маш найзч анхаарахгүй. надтай наашаараа намаас сонсорой. Би маш том гэж бодож байна. Тэгээд ягаад гэвэл ядуу хүүхдийг одоо тэвслэнгээд энэ юмыг зохиосон тэр юм бол хүмүүсийг их аварсан
асаасаа хэлээд. Энэ өдрийг энэ тариач юу тэр эрдэнэ өдөр болсон яг аавын бол эрдэнэсийн тийм эрдэнэсээс үнсээ Ойлголоо. натаар тариач хамгийн ихэн зүйл яг бол хүүгээ ингэж ядуу тачиг амьдруулахгүй болсон да маш их баяртай байсан. Тийм учраас тариач хамгийн За багш нэг асуулт. За. Ихэн гол санаанууд гарцсан учраас асуултаа явуулж байна. Хамгийн асуулт үүсвэ. Хэрвээ чи тариачны хүүгийн оронд нь байсан бол эсвэл тариачны хүүгийн оронд байсан бол их сургууль хэрхэн суралц байсан бэ? би хэрвээ байсан бол үнэхээр хичээгүйсэн. Энд чинь хүний хөдөлмөр намайг ийм том сургуульд оруулж өгсөн ажилтан болохоор би энийг хизээж муу сурж болохгүй. Үнэхээр сайн хичээж суралцах. Ижил багштай бол тохиолоо. Өөр санаа байна. Би сургууль сурсанараа би энэ боломжийг аавын минь энэ бол орж өгсөн боломжийг би ашиглаад авъя. Анх сурч ашиглаад эрдэнэ ордон хүн болж ашиглаад авъя гэж Дэг санаа багцсан за. энэ бол хоёр талтай нэг нь нөгөө хүүхэд нь аавынаас зовоож ирдэг. Сургуулиас гараад аавдраа ууч ажилтны тусалж аваа өөдөө тусдаг байсан юм байна. Зайч тогтоо байгаа би. Нэг цагаан хүүхдээ нөө. Ярьдаг их хүн яриад юм да тий. Жижиг хэлсэн үү? Өнөөдөр жижигтэй байна. Ярина гэсэн. Үгүй тий. За, өөр босч хариулснаас өөр за санаагаа. Би ч аавынхаа төлөө энэ ч байгаа шүү дээ. Би хийж чадна гэсэн. За тэгвэл одоо багш нар хүүхдээ та бүхэн даад харна. Энэ бол хэрэгцээ хүмүүс. Энэ та бүхэн өгсөн даатгууд маш олон байна. Бус хугацаа 2 минут. Хэвчтэй. За болцсон.
Намайг урамштай хүрээ. Гацаар хэмээн би зөвлөх болно. Яагаад гэвэл хөгжим настай хүмүүс гацаар чадахгүй бодон сохтой явж байгаа хүмүүс хүмүүс байна. Би өнөөдөр сэлээд хүмүүс тус өгч явна гэж өөртөө
Тэгдэж явхад тэндээ туссан нэрээ гэж. Энэ зүйлийг байнга эргэлзэж ирсэн байх юм. Тэгэхээр энэ ямар утгатай зүйл юм болоо? Бидний өнөөдрийн хичээлтэй холбоотой юу?
bir arada sınırışta bir yok. Ne daha ne bir şey. Sınırışta bir cevabı zaten orada harun ettiği sana aslında harun ettiği sana aslında kum bu konuda bir cevabı sonra demiş senin de tam bir şey yapalım sınırışta harun ettiği sana aslında kum bu konuda bir cevabı zaten zamanında için böyle ki yerine ulaştığım ve sanatçı havalı ne kadar sıcak